хурлын дарга ирэх мэгшүүдээ Монгол Улсын засгийн газраас 2025 оны 1-р сарын 23-ны өдөр улсын их хурлд өргөн мэдүүлсэн гайлын албан тутраас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсон тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг улсын их хурлын чуулганы 2025 оны 5-р сарын 2-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар явуулж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр төсвийн болон байгаль орчин хүнсүүд аж ахуйн байнгын хороонд шилжүүлсэн. Төсвийн болон байгаль орчин хүнсүүд аж ахуйн байнгын хороо 2025 оны 5-р сарын 7-ны өдрийн хамтарсан хуралдаанаараа дээрх хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйл заасны дагуу явууллаа. Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан хуулийн үйлчлэх хугацааг 2025 оны 5-р сарын 20-ны өдрөөс гэж өөрчлөх саналыг хуулийн төсөлд нэмж тусган хуулийн төслийг эцсийн хувилбарыг болон төсвийн болон байгаль орчин хүнсүүд аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдааны танилцуулгыг хамт та бүхэндээ хүргүүлсэн болно. Улсын их хурлын эрх мэгшүүдээ гайлын албан тутраас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсон тооцох тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай төсвийн болон байгаль орчин хүнсүүд аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдааны танилцуулгыг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээсээ хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа.